2017 оноос эхлэн Монгол банк, холбооны бүгд Герман улсын Sparkasse банкны сантай хамтран маш олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь өнгөрсөн онд Монгол банкны ерөнхийлөгчийн 313 тооц тушаалаар батлагдсан банкны салбарт ажиллах ажилтны суур жишг стандартыг тогтоосон хөтөлбөрийг бид бүхэн баталсан билээ. Энэхүү жишг стандартын дагуу арилжааны банкнд ажиллаж байгаа нийт ажилтан албан хаагчид ямархуу мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Энийг хэрхэн өөрийн харилцагч нартай түгээх ёстой вэ гэдэг дээр олон улсын жишг стандартыг хангасан энэхүү хөтөлбөрийг бид бүхэн батлан хэрэгжүүлж явж байна. Монгол банк, холбооны бүгд Герман улсын Sparkasse банкны сантай хамтран хэрэгжүүлж байгаа олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, арилжааны банкны ажилтан албан хаагчдад тавигдж байгаа жишг стандартыг илүү өргөн хүрээтэй дэлгэрүүлэх энэхүү үйл ажиллагаа маань дараагийн жилүүдэд амжилттай хэрэгжинэ гэдэг Төв банкны зүгээс итгэлтэй байна. Besonders erfolgreiche Bankmitarbeiter verfügen über eine Монголын банкны ажилтнуудад зориулсан онл практик хосолсон сургалт нь банкны салбартаа тэргүүлэгч Герман улсын банкны ажилтнуудаа бэлтгэдэг сургалтад суурилсан ба Монгол банкны салбарын шаардлагад нийцүүлэн нутагшуулсан учраас банкны ажилтан бүрт хамгийн тохирсон суур сургалт юм. Уг сургалтыг өнгөрсөн хугацаанд банкны 250 гаруй ажилтан төгссөн ба карьер хөгжил нь маш сайн явж банкныхаа хамгийн тэргүүний ажилтнуудын игнэнд багтаж байна. Олон улсын стандартад нийцсэн мөн суралцагчдын soft skills-ийн ур чадварыг маш сайн хөгжүүлдэг нь тус сургалтын онцлог бөгөөд Монголын банкны ажилтан бүрт тохирсон суур сургалт карьер хөгжлийнх нь хамгийн чухал тулгуур болж өгдөг. Wirklich die optimale Grundlage für jeden Bankmitarbeiter hier in der Mongolei dar. Банкны салбар сүүлийн 30 жилд энэ хүний нөөцийнхөө ур чадварыг дээшлүүлэхэд бол онцгой анхаарч ирсэн байгаа. Тиймдээ ч одоо манай банкны салбарт бол Монгол улсын сор болсон 16 мянган ажилтан бол ажиллаж байна гэж би бол боддог. Онл практикийн хосолсон сургалтыг бол банкны ажилтнуудад сүүлийн 6 жил Sparkasse сан Монгол банктай хамтраад ингээд хэрэгжүүлж байна. За энэ жилээс бол илүү онцлогтой жил болж байна. Энэ жилийн хувьд бол шинэ бүтцтэй, шинэ зохион байгуулалттай банкны ажилтны суур шаардлагыг тавиад энэ суур шаардлагад одоо банкнд шинээр ороод ажиллаж байгаа бүх ажилтнууд хангадаг. Тэрнийхээ хүрээгээр бизнесийнхаа үйл ажиллагааг илүү тэлдэг, харилцагчтай илүү хүрч ажилдаг, илүү ихтгэл даасан ийм байгууллага болж ажиллахын төлөө бид нар энэ шинэ ажлыг эхлүүлж байгаадаа их баяртай байна. Sparkasse сангаас 2017 оноос эхлэн сургалтыг хэрэгжүүлэхдээ жилд нэг удаа эсэлт авдаг байсан бол 2022 оноос банк санхүүгийн актив Sparkasse сантай хамтран хэрэгжүүлснээр илүү олон эсэлт авч илүү олон шинэ банкируудыг Монголын банкны системд бэлдэх боломжтой болсон юм а. За энэхүү сургалт нь шинэ залуу банкируудыг мэрэгжил чадвараа дээшлүүлэхэд олон улсын түвшинд гаргахад нэг суур болно гэж бид туйлын баяртай байгаа. Та бүхнийг шинэ банкирын онл практик хосолсон сургалтанд өргөнөөр хамрагдахыг урьж байна. Хамгийн анх 2016 онд Герман улсын Потсдам хотод сурагч гишээр бэлтгэхэд энэ төсөлд оролцож эхэлсэн. За энэ төсөл бол манай банкны салбарынхны хувьд бол маш өндөр ач холбогдолтой төсөл. Тэгээд сургалтын үеийн оролцогч нар дараа нь төгссөний дараа ажил дээр их оролцогч нарын ингээ ялгааг харахад бол маш их эерэг өөрчлөлт гарцсан. Банкныхаа тэр мэрэгжил талдаа хязгаарсан, зөвлөх талдаа хязгаарсан, харилцагч нарыг илүү ойлгодуулсан юм өндөр өгөөжтэй бас сургалт болдгоо. Тэгээд яг Герман улсын бас банкнд туршигдсан концепцээр юм явуулдаг сургалт байгаамаа. Сайн сонирхолтой 19 оны төгсөгч Эрдэнэтлээ байна.
Энэхүү сургалт маань онл практик хоцолсон онцлогтой сургалт байгаа. Тэгвэл сургалтанд орж байгаа сурагч багш нар маань зөвхөн банкны бүтээгдэхүүнээс гадна өргөн сарны хүрээний мэдлэгтэй төвчөөс тухайн сургалтанд хамрагч байгаа сурагч нартаа маш өгөөжтэй мэдлэгүүд өгч чаддаг байгаа. Энэхүү сургалтаар олж авсан мэдлэг өдөр тутмын ажилдаа ашигладаг. Үүний үр дүнд харилцагч болон банк аль аль нь сэтгэл хангамжтай байдаг.